Улаанбаатар хот дахь Оросын холбооны улсын шинжлэх ухаан соёлын төвийн дэргэдэх Ховд аймгийн орс хэлний салбар төв нь 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь Оросын холбооны улсын ихтэй сургуульд тэтгэлгээр суралцуулах, гадаад харилцаа аялал жуулчлал, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг тусалцаа үзүүлэх, магистрантур, докторантурт сургах, мэргэжил дээшлүүлэх, орс хэлний сургалт явуулах, орчуулах их зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. За өнгөрсөн жилийн зөвхөн тоо баримтыг хэлэх юм бол нэг 5 хүүхэд Ховд аймгийн хэмжээнд Оросын холбооны улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээ аваад одоо хүүхдүүд тусдаа онлайн хэлбэрээр нөгөө өөрийнхөө сургууль дээр жишээлбэл суралцж байна. Жишээлбэл 2 дугаар жилээс хүүхэд Санкт Петербургийн архитектурын их сургуульд архитектурч болохоор сурахаар одоо орс хэлнийхээ бэлтгэл хийж байна. Томский их сургууль, Новосибирский их сургууль гэх сургуулиудаа сонгоод авсан. Өнгөрсөн жил бол 5 хүүхэд Орсонд биех баяртайгаа. Өнөө жил манад 20 гаруй хүүхэд бас хичээлж байгаа. Энэ хүүхдүүд ч гэсэн өнөө жил засгийн газрын тэтгэлэг авчихсан гэдэг үднээсээ сургалтын төвөнд тогтмол ажиллуулад манай сургалтын төв нэгд өдөр бүтэн цаг өдөр ажилладаг. Бусад бүх цагт нь ажилладаг голдуу. Тэгээ хүүхдүүдийн өөртөө зориулж өөрсдийнх нь чөлөө цагт зориулсан хуурийн дагуу ажилладаг. Өмнө нь тус сургалтын төв өөрийн гэсэн үйл ажиллагаагаа явуулах хичээлийн танхимгүй байсан бол энэ жилийн тухайд аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэгээр цасталтай цогцлбарын баг сургуулийн нэг ангийг сургалтын танхимаар ашиглах боломжтой болсноор тус төв өөрийн гэсэн сургалтын байртай болжээ. Ингэснээр сурагчид төдийгүй насанд хүрэгчдэж тус төвөөр дамжуулан Оросын холбооны улсын ихтэй сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж бүрдэж байна. Ялангуяа 12 дугаар ангийн хүүхдүүдэд бол энэ манай сургалтын төвөөр дамжаад орс хэлний сургалтанд хамрагдаасаа гэж хүсэж байна. Энэ бол орс хэл сурах, орс оронд өнгөө суралцах сайхан боломж. Яг тэгэхээр өнгөрсөн жил болохоор 500 оюутан сургах юм квотыг Оросын холбооны улсын засгийн газраас өгч ирсэн бол өнөө жил 550 болгоод нэмсэн байна. Тийм учраас Ховд аймгаас ягаад нэг 20 хүүхэд, 30 хүүхэд энэ сайхан боломжийг ашиглаж болохгүй гэж. Тийм учраас л голдуу 12 дугаар ангийн хүүхдүүдтэй хичээлж байна. Бас нэг зүйлийг нэмжлэхэд залуучууд магистрантур, докторантур төрийн ард тааж байгаа жишээлбэл компанид ажиллаж байгаа залуучууд, ажилгүй байгаа залуучууд ч гэсэн манай төвд одоо орс хэлээд сураад цаашдаа энэ магистрантур, докторантур суралцах боломжтой. Засгийн газрын тэтгэлгээр сургалтын төлбөрийг тэр чигээр нь хөнгөлнө гэсэн үг. Оюутан бол зөвхөн өөрөө оюутныхаа байрны төлбөрийг төлнө. Идэх ухаа өөрөө мэдэж авна. Тэгээд хоол хувцас хунар замын зардлыг мэдээж эцэг нь хариуцна. Дээрээс нь сар бүр 100 гаруй мянган төгрөгийн тэтгэлэг өгнө. Стипенд өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ бол их сайхан боломж гэж бодож байгаа шүү дээ. Гадаадын ихтэй сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүмүүс зөөнгүй байдаг. Тэгвэл Улаанбаатар хот дахь Оросын холбооны улсын шинжлэх ухаан соёлын төвийг дэргэдэх Ховд аймгийн орс хэлний салбар төвөөс Оросын холбооны улсын засгийн газрын 100% тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй сурагчдад орс хэлний сургалтыг явуулж байна. Мөн та бүхэн бакалавр, магистр, докторийн зэрэг хамгаалах хүсэлтэй бол тус төвд хандан дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм а.